Улсын их хурлын байнгын орон дарга эрхэм гишүүдээ Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалт болон засгийн газар дэх хяналтын тухай хуулийн 19.4 заасныг үндэслэн засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын 3 дугаар авсралтаар баталсан байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлж дүгнэх журмын 3.7 заасан аргачлалыг баримтлан Монгол улсын хууль, улсын их хурлын тогтоол, улсын их хурлын байнгын хорооны тогтоолын 2025 оны эхний хагас жилийн хэрэгжилтэнд хийсэн хяналт шинжилгээний дүнг танилцуулж байна. Засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний мэдээллийн цахим санд Монгол улсын 79 хуулийн 263, улсын их хурлын 90 тогтоолын 491 заалт, байнгын хорооны 69 тогтоолын 290 заалт, нийт 238 шийдвэрийн 1044 заалт бүртгэлтэй байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар хууль, улсын их хурлын болон улсын их хурлын байнгын хорооны шийдвэрийн хэрэгжилт дунджаар 46% байна. Тухайлбал засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний цахим санд бүртгэлтэй байгаа Монгол улсын хууль, улсын их хурлын тогтоол, байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг төрийн захиргааны төв байгууллага, засгийн газрын харьяа агентлаг, аймаг нийслэлийн төрийн захиргааны байгууллагаар авч үзэхэд 1044 заалтаас 40.6% буюу 424 нь хэрэгжсэн, 47.7% буюу 498 нь хэрэгжээгүй, 11.7% буюу 122 заалт хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй гэж үнэлэгдсэн байна. Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, улсын их хурл болон байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг авч үзвэл хуулийн хэрэгжилт 2025 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 17 хуулийн 58 заалтыг төрийн захиргааны төв 16 байгууллага дунджаар 37.3% хэрэгжүүлсэн байна. Үүнээс 32.8% буюу 19 заалт хэрэгжсэн, 55.2% буюу 32 заалт хэрэгжээгүй, 12.1% буюу 6 заалтыг хэрэгжүүлэх хугацаа болоогүй гэж тус дүгнэлээ. Монгол улсын 21 хуулийн 32 заалт хэрэгжээгүй бөгөөд уг заалтаар төрийн эрх байгууллага албан тушаалтнаас захиргааны акт батлан хэрэгжүүлэх эрх олгосон байна. Хэрэгжээгүй 21 заалтаар журам 11, аргачлал 9, тавигдах шаардлага 2, төлөвлөгөө, жагсаалт, стандарт тус бүр 1, нийт 25 захиргааны акт батлан хэрэгжүүлэхээр байна. Тухайлбал хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 2022 оны шинжилсэн найруулгын 7-гийн 2-ын 11 дэх заалтаар баталгаажсан үйлдвэр, омгийн болон гойд ашиг, шимт, үржлийн мал амтны үнэлгээний журам, аргачлалыг санхүү төсвийн болон хүнс хөдөө аж ахуйн асуудал хэрэгсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран мөн хуулийн 7-гийн 2-ын 12 дахь заалтаар ашигт малтмалын болон газрын тосны орд байгалийн эхийн хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг уулуурхайн болон санхүү төсвийн асуудал хэрэгсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 9.6-гийн 1 дэх хэсэгт хяналтын хөөрөмж, суурилуулах шаардлагатай тээврийн хэрэгслийн ангилал, төрөл, тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэлд суурилуулах, хяналтын төхөөрөмжөнд тавигдах шаардлага, хяналтын төхөөрөмжийг ашиглах үйлчлэгээ хийх, үйл ажиллагааг хянах журмыг зам тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батлан хэрэгжүүлэхээр тус заасан байна. Монгол улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт албан татвар ноогдох авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх бүртгэлээс асах журмыг санхүү төсвийн болон зам тээврийн хөгжлийн асуудал ирсэн засгийн газрын гишүүд хамтран батална гэсэн уг асуудлыг авто тээврийн тухай хуулийн 17-гийн штрих 1-ийн 2 заасан зарчмаар зохицуулна. Ийхүү тээврийн хэрэгслийн бүртгэж хөтлөх шилжилт төлөвийн бүртгэлээс асах журам батлах зохицуултыг дээрх 2 хууль давхардуулан тогтоосныг хууль тогтоомжийн тухай хуулийн 29-р зүйлийн 29-ийн 1-7 заасан бусад хуулийн заалтыг давхардуулан заахгүйгээр шаардлагатай бол түүнийг иш татах, энэ тохиолдолд ишлэлийг тодорхой хийж хуулийн нэр болон хэвлэн нийтлсэн албан ёсны их сурвалжийг бүрэн гүйцэд заасан байх. Шаардлага нийцүүлэг арга хэмжээ авах нь зүйтэй байна. Мөн захиргааны акт батлуулах үе шатны ажил болох хэрэгцээ шаардлага өөрчлөлт судлах, төсөл боловсруулах, өр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоо хийх, холбогдох байгууллагуудаас санал авах, хэлцүүлэг хийх гэх мэт удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой байна. 2. Улсын их хурлын тогтоолын хэрэгжилт. Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний цахим санд бүртгэгдсэн 28 тогтоолын 99 заалтын хэрэгжилт төрийн захиргааны төв байгууллагын 16 яамтад дунджаар 50% байна. Үүнээс 43.4% буюу 43 заалт хэрэгжсэн, 43.4% буюу 43 заалт хэрэгжээгүй, 13.1% буюу 13 заалтыг хэрэгжүүлэх хугацаа болоогүй гэж дүгнэлсэн байна. Улсын их хурлын тогтоолын хэрэгжээгүй 17 тогтоолын 43 заалтыг авч үзвэл улсын их хурлын
5-7 нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 2018 оны 73 дугаар зүйлийн 1-4 дахь заалтаар эрчим хүчний яам аж үйлдвэр эрдэс баялагын яамд даалгасан өмнөд бүсийн уулуурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц болон нүүрс хиймийн үйлдвэрийг 5-7 ордыг түшиглэн барих талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийн хэрэгжилтийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажлын үйлчлэгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд зураг төсөл худалдан авалт, барилга, угсрал, санхүүжилт багтаасан түлхүүр гардуулах EPC нэмэх нь F нөхцлөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулах боломжгүй болсон тул зарим хуульд өөрчлөлт оруулах замаар төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэн эдийн засгийн хөгжлийн яамнаас хуулийн үзэл баримтлалын төслийг боловсруулж холбогдох яамдаас санал авч байгаа тухай тайлгнасан нь үр дүнгүй байна. Мөн улсын их хурлын оюутлогоо ордын ашиглалтанд Монгол улсын эрх ашигыг хангуулах 2019 оны 92 дугаар тогтоолын 1-7 дахь заалтаар аж үйлдвэр эрдэс баялагын яамд даалгасан оюутлогоо төслийн Монгол талын төлөвлөлийг хэрэгжүүлж байгууллагын санхүүгийн болон хүний нөөцийн чадварыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх заалтыг 2021 оны 103 дугаар тогтоолын 1 дахь заалтад 92 дугаар тогтоолын хэрэгжсэн гэж тайлгнасан хэдий ч дээрх заалттай холбоотой асуудлыг хөндөгдөөгүй тул уг заалтын хэрэгжилтийг хангаагүй бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна. Улсын их хурлын нүүрсний тээвэрлэлт экспортын холбоотой асуудал арга ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдвол авах арга хэмжээний тухай 2023 оны 8 дугаар тогтоолын 1-А заалтаар зам тээврийн яамд даалгасан нүүрсний тээвэрлэлт экспортын үйл ажиллагаанд гарсан зөрчлүүдэд дүн шинжилгээ хийн шалтгаан нөхцөлийг тогтоож түүнийг арилгах арга хэмжээ авах хууль бус үйлдэл гарахаас урьдчилан сэргийлж хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх холбогдох хэрэгцсэн орчныг боловсронгуй болгох шаардлагатай хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслөө улсын их хурлд өргөн мэдүүлэх 1-В дэх заалтаар хууль зүйн дотоод иргэн яам, сангийн яам, аж үйлдвэр эрдэс баялагын яам, эдийн засгийн хөгжлийн яамдад даалгасан байгалийн баялагын үр өгөөжийг ард түмэнд тэгш шударгаар хүртээх баялагын ашиглалт хуваарлтыг ил тод байдлыг хангах олон нийтийн хяналтанд оруулах төсвийн сахилгууд хариуцлагыг сайжруулах хүрээнд үндэсний баялагын сангийн тухай эрдэс баялагын бүтээгдэхүүний ил тод байдлын тухай хуулийн төслүүдийг улсын их хурлд яаралтай гормоор өргөн мэдүүлэх 1991 онд батлагдсан бүгд Монгол ард улсын засгийн газарт ирэх болох тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг судлан үзэж саналаа улсын их хурлд танилцуулах зэрэг заалтуудыг холбогдох хуулийн төслийг боловсруулсан гэх тайлан ирүүлсэн ч улсын их хурлд яаралтай гормоор өргөн мэдүүлээг мөн 1991 онд батгдсан бүгд Монгол ард улсын засгийн газар ирэх болох тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг судлан үзсэн талаар тодорхой тайлагнаагүй учраас хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. 3. Улсын их хурлын байнгын орон тогтоолын хэрэгжилт. Тайланд оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн байнгын орон эрхлэх асуудлын хүрээнд гаргасан 22 тогтоолын 70 заалтын хэрэгжилт төрийн захиргааны төв 10 байгууллагад дунджаар 50% байна. Үүнээс 47.1% буюу 33 заалт хэрэгжсэн, 47.1% буюу 33 заалт хэрэгжээгүй, 5.7% буюу 4 заалтыг хэрэгжүүлэх хугацаа болоогүй гэж тус дүгнэлээ. Тус байнгын орны 2017 оны 2, 2018 оны 2, 19 оны 1, 20 оны 1, 21 оны 4, 22 оны 5, 23 оны 3 тогтоолын нийт 18 тогтоолын 33 заалтын хэрэгжилт үр дүн гараагүй байна. Тухайлбал улсын их хурлын байнгын орооны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр засгийн газар Монгол банкнд чиглэл өгөх тухай 2019 оны 4-р тогтоолын 1-ийн 3 Монгол улс бүтээмжлэгт улсын засгийн газар хооронд 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлцээрийг сойрхон батлуулах ажлыг эрчимжүүлэх заалтыг гадаад иргэн яамнаас бомбын менежментийн хамтын ажиллагааны комиссийн 6 дугаар хуралдааныг 7 дугаар сарын 7-ноос 9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд хуралдааны үеэр хэлцээрийг хятадын талд ойрын хугацаанд сойрхон батлахыг хүсэж протокол тусахаар төлөж байна гэж тайлгнасан тухайн ажлыг үр дүн гараагүй гэж үзэхээр байна. Мөн улсын их хурлын байнгын орооны газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар 2021 оны 4 сарын 5 дахь заалтаар аж үйлдвэр эрдэс баялагын яамд даалгасан газрын тосны хайгуулгын ажлыг эрчимжүүлэх замаар үйлдвэрийн түүхийд баталгаат нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх үүнтэй холбоотон гарах хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх заалтын хэрэгжилтийг урт хугацааны түвшинд хэрэгжих гэсэн нь тус заалтыг хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй байна гэж үзэхээр байна. Улсын их хурлын эдийн засгийн байнгын орны 18 дугаар тогтоолын 33 заалтын хэрэгжилтийг тухайн чиг үүргийг хүлээсэн байгууллага тайлагнах хугацаанд хэрэгжүүлсэн ажил нь үнэлэгдэхгүй захиц гараагүй. Зарим тохиолдолд тогтоолын нэг заалтаар өгсөн хэд хэдэн үүргийн зарим хэсгийг гүйцэтгээгүй тухайн заалтын хэрэгжилтийг зарим байгууллага эрүүлээгүй байх тул хэрэгжээгүй гэж дүгнэлээ. Харин улсын их хурлын эдийн засгийн байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд төр хорооны 2 тогтоол гарсан байна. Захин бодлогын төр хороо чиглэл өгөх тухай 2019 оны 5 дугаар тогтоолоор 2 үүрэг чиглэл өгсөн бөгөөд нэг заалт бүрэн хэрэгжсэн, нэг заалт хэрэгжээгүй байна. Мөн улсын их хурлын байнгын орооны Монгол улсын засгийн газар чиглэл өгөх тухай 2022 оны 3 дугаар тогтоолоор 14 үүрэг чиглэл өгөгдсөн бөгөөд үүнээс 2 нь бүрэн хэрэгжсэн, 10 заалт хэрэгжээгүй, 2 заалт хугацаа болоогүй гэж тус үнэлэгдсэн байна. Дээрх
Хууль улсын хурал болон байнгын орон тогтоолын 2025 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалжилгээний дүнгийн тайланг 2025 оны 9 сарын 10-ны өдөр засгийн газрын хуралдаанд танилцуулж засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр засгийн газрын гишүүд засгийн газрын агентлагийн дарга аймаг нийслэлийн засаг дарга нарт үр чиглэл өгч биелэлтийг тооцсон ажиллаж байна. Дүгнэлт засгийн газрын хяналт шалжилгээ үнэлгээний мэдээллийн захин хуудсанд бүртгэлтэй эдийн засгийн байнгын орны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 67 шийдвэрийн 227 заалтын хэрэгжилт 45.8% байна. Тус байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Монгол улсын 11 хуулийн 24 заалтаар төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтанд эрх олгосон захиргааны актыг батлах асуудлыг салбар бүрээр судлан үзэж нэн яралтай холбогдох хууль тогтоомжид заасны дагуу боловсруулж хууль зүй дотоод хэргийн яамд эргэцэн актын бүртгэлийн санд бүртгүүлж хэрэгжилтийг ханган ажиллах нь зүйтэй байна. Уншиж танилцуулж дуслаа.